Энэ бол итгэл. Инженер мэргэжилтэй их хийж бүтээх хүсэлтэй. Энгийн нэг барилгачин залуу. Барилгачин болсон цагаас эхлэн халуунд галж хүүтэнд хөрж ажилласаар нэг л мэтгэд 5 жил болчихжээ. Тэрээр өөрийн мэдлэг чадвараа дээшлүүлж мэргэжсэн зэрэгтэй болохоор шийдэн барилгын хөгжлийн төвийг зорилоо. Итгэл сургалтандаа идэвхтэй хамрагдаж, дэвшилтэт техник технологиуд болон барилгын салбарт мөрдөгдөж байгаа хууль, норм, дүрмтэй сайтар танилцж, онол практикийн мэдлэгээ зузаатгалаа. Амжилттай суралцсан төгсөж, мэргэжсэн инженер болсон итгэл маань илүү сайн ажиллаж, зөвлөх инженер болох зорилго тавив. Иймээс өөрийн компани байгуулан өндөр сайхан барилгууд барихаар шийдлээ. Гэвч түүнд барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл хэрэгтэй шүү дээ. Тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог юм бол барилга угсралт, зураг төсөл, өргөх, байгууламж гэсэн 3 чиглэлээр тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах ажиллагааг зохион байгуулдаг ажээ. Өнөөдрийн байдлаар 5300 гаруй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Итгэл инженерийн маань дараагийн алхам бол зураг төслөө хянуулж, магадлалын дүгнэлт хийлгэх байлаа. Магадлал хэлэхийн тулд итгэл маань ийш тийш гүйх огтхон шаардлагагүй. Бүгдийг нэг дороос, нэг цэгээс шийдвэрлэж байна. Барилгын хөгжлийн төвөөс орон тооны бус экспертүүдтэй гэрээ хийж, нэг цэгт төвлөрүүлэн, газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш баалын бүсэд баригдах улс орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барих барилга байгууламжийн зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлыг зохион байгуулдаг ажээ. Итгэлийн маань эрхэм зорилго нь чанартай барилга барих юм. Тиймээс хамгийн чанартай материалуудыг сонгох хэрэгтэй. Итгэл маань хаана хандах бол лабораторийн шинжилгээнд орж дүгнэлт гаргуулсан, стандартын шаардлага хангасан төдийгүй бүтээгдэхүүний баталгаажуулалтын албаар баталгаажсан тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг сайтар судлан сонголоо. Итгэл инженерийн маань хамт олонний итгэл, сэтгэл, хөдөлмөр зүтгэл шингэсэн сайхан барилга өндрөөс өндөрт тэмүүлэн баригдсаар байна. Тэдний ажлын гүйцэтгэлд захиалагчийн техник хяналтыг хийхээр мэргэжлийн инженеруудын баг ирлээ. Барилгын хөгжлийн төв нь 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт барилга хот байгуулалтын яам, эрүүл мэндийн яам, боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар улсын төсвийн болон гадны зээл тусламжаар баригдах барилга байгууламж, төсөл арга хэмжээнд захиалагчийн техник хяналт тавин ажилладаг. Ийхүү итгэл маань шинэхэн барилгынхаа нээлттэй хийлээ. Барилгын хөгжлийн төв нь ашиглалтанд орсон барилга байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангах, нийтийн аж ахуйн салбарын хууль эрхцэн орчныг боловсронгүй болгох, томоохон төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. 2017 оны хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 4673 айлын орон сууц ашиглалтанд орсноос 4224 нь Улаанбаатар хотод баригджээ. Мөн улсын хэмжээнд 1023 сууц өмчлөгчдийн холбоо байдгаас 800 орчим нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Хурдан хугацаанд чанартай барилга барьж, улс орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулах хүсэлтэй итгэл инженерийн нэгэн мөрөөдөл ийхүү биеллээ. Түүний дараачийн зорилго, мөрөөдөл илүү том байх нь дамжиггүй. Ирээдүйд итгэл дүүрэн урагшилж их бүтээн байгуулалтыг хамтдаа цогцлооё. Барилгын хөгжлийн төв.